Бид нар багны холболтуудын талаар ярилцсан бөгөөд тэдгээрийн талаар дахин дэлгэрүүлж ярилцъя. Хэрвээ холболтууд хэтэрхий богино, эсвэл хэтэрхий урт байх юм бол асуудал дагуулна. Мөн түүнчлэн Infinity Lab бүтээгдэхүүний ангилалд хоёр ч төрлийн багны холболтыг тохируулагч Quick Connect буюу түргэн холбох, Quick Turn буюу түргэн асаах гэсэн нэртэй тусгайлсан бүтээгдэхүүн байдаг бөгөөд шингэний хроматографийн холболттой холбоотой асуудлууд гарахыг бууруулахын тулд юу хийх ёстой талаар ярилццгаая. Энэ дэлгэцэнд жишээ болгож баганлуу гуурсыг холбох хоёр холболтыг харуулж байна. Зүүн талд харуулсан холболтын хувьд гуурс нь хэтэрхий урт байгаа учраас яг сайн таарч өгч чадахгүй. Хамгаалагч ферулийн хувьд ч гэсэн сайн сууж өгч чадаагүй байна. Тийм учраас энэ хэсэгт гоожих болно. Баруун талын жишээн дээр гуурс нь хэтэрхий богинохын тул энэ хэсэгтээ дээж нь шууд орохгүй миксийн чембер үүсгэх учраас хроматографийн хэлбэрт нөлөөлөх болно. Энэ доод хэсэгт жишээ болгож гуурсыг хэтэрхий богинохон суулгаж өгсөн тохиолдолд хроматографийн хэлбэр хэрхэн тэгш бус хэлбэртэй болж байгаа. Харин зөв холбогдсон байхад хроматографийн хэлбэр мэдэгдэхүйц сайжирсан байгааг харьцуулан харж болно. Нэг зүйлийг хэлэхэд та бүхэн ямар төрлийн холболтыг хийж байгаагаа мэдэж байх хэрэгтэй. Зарим тохиолдолд зөв суулгаж холболтыг хийх нь чухал учраас энэ талаар та бүхэн бидэнд мэйл бичих юм уу хандаж болно. Холболтыг хэрхэн хийх талаарх заавар зөвлөмж болон видео бичлэгүүдийг та бүхэнд хөргүүлж болно. Одоо бид нар Infinity буюу шууд холболтыг маш амархан хийх хурдан холболтын талаар танилцуулъя. За, энэхүү бүтээгдэхүүний тусламжтайгаар багны холболтыг маш амархан хурдан сольж болно. Пүрштэй хийгдсэн учраас гуурсыг багны толгой буюу дээжийг хүлээн авах хэсэг рүү байнга түлхэж өгч байх учраас ямар ч хоосон орон зай үүсгэхгүй. Дээжийг хэвийн урсах нөхцөлийг хангаж баталгаатай хроматографийг гаргана. Түүнээс гадна эхлээд гараараа чангалж байгаад дараа нь илүү сайн битүүмжлэн чангалж 1300 хүртэл бар даралтыг даах чадвартай болно. Ямар төрлийн баг нь хэрглэж байгаагаас үл хамаарна. Хэдийгээр гүнзгий орохын пүрш нь өөрөө тохируулах болно. Мөн бид нар энд Quick Turn буюу хурдан эргүүлэх тохиргоог бас харуулж байна. Мөн доод талдаа пүрштэй учраас гуурс нь хэдийхэр хэмжээтэй орохыг нь тохируулчихдаг. Бас нэг зүйл нэмж хэлэхэд багнуудын төрлөөс болоод багныг гуурстай холбохдоо өөр төрлийн холболтуудыг ашиглах хэрэг гардаг. Харин саяын бидний танилцуулсан эдгээр холболтууд нь ямар ч төрлийн багныг холбоход ашиглаж болно. Сүүлийн танилцуулсан холболтын тухайд гараараа 600 бар хүртэл, харин бахиар 1300 бар хүртэл чангалж болно. Мөн нэмж хэлэхэд эдгээр холболтуудыг хийхэд капиллярын дизайн хэрэгтэй бөгөөд энэхүү капиллярын урт нь 160 см-с урт байх хэрэгтэй болдог. Гэх мэтээр анхаарах шаардлагатай асуудлууд за мөн сонголтууд ч гэсэн олон байдгаа гэдгийг санаж байх нь илүүдэхгүй. Бид нар ч гэсэн танд туслахад зөвлөгөө өгөхөд бэлэн байх болно. За, бид нар түрүүн товч ярилцаж байсан даралтны тухай. Энэ нь өөрөө маш том сэдэв бөгөөд хөдөлгөөнд фазад агуулгадах бохирдол болон жижиг хэсгүүдээс болж даралт өөрчлөгдөж асуудал үүсгэж болох талаар. Бусад асуудлууд ч гэсэн дээжиндх жижиг хэсгүүд хавхлаг болон зүү автомат дээж оруулагч зүүнний суур гэх мэт эд ангиудад бөглөрөл үүсэхдээ амархан. Үүнээс болж багжинд гэмтэл үүсэх болно гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд багны тухайд. Багны доторх дүүргэгч хэсгүүдийн хэмжээнээс хамааран дээж оруулагчийн фритийн хэмжээ хамаарах бөгөөд энэ тохиолдолд 0.5 микрон байхад 0.2 микрон багны дүүргэгч хэсгүүдийн хэмжээтэй байна. Porsche 120 баг нь 2.7 микрон дүүргэгчтэй хэсгүүдтэй учраас 2 микрон фритийг ашиглахад
2.5 микрон фритийг бөглөх бөгөөд дээжинд хийсэн шинжилгээний үр дүнг дэлгэцэн дээрээс харж болно. Энэ шинжилгээг цусны плазмад хийсэн байна. Плазмад уурыг ихээр агуулгаддаг бөгөөд эдгээр нь багны дотор талд болон зарим хэсэг нь хөдөлгөөнд фазын үедээ тундасчсан. Зарим нь бараг нүдэнд харагдахаарч хэсгүүд байдаг. Ер нь цусны плазмагийн шинжилгээний гол зорилго нь түүнд агуулгадж байгаа эмийн бодисуудын үлдэгдлийг үзэхэд чиглэж байдаг. Эхлээд плазмад асид нитрилийг хийж агуулгадж байгаа ургуудыг тундасжуулан түүний дараа центрифугтхийн дээд талын шингэн хэсгээс нь дээжийг авч шүүлтүүрээр шүн багжинд уншуулахаар оруулдаг. Харин энэ удаа бид нар шууд дээжээ тундасжуулаад центрифугт хийлгүүгээр дээд тунгалах хэсгээс нь авч шүүлгүүгээр автомат дээж оруулагчаар дээжинд шинжилгээг хийсэн. 2500 дээжинд шинжилгээ хийхэд энд даралтны өөрчлөлт бол гараагүй. Том хэмжээний дүүргэгч хэсгүүдтэй тохиолдолд баган доторх нөхнүүдийн хэмжээ томордог учраас бөглөрөл үүсэх гээд байдаг. Үүнийг бид нар 0.2 микрон хүртэл дүүргэгч хэсэгтэй багнан дээр харж болно. Саяын миний танилцуулсан плазмагийн шинжилгээг та бүхэн шууд дуурайч хийж болохгүй гэдгийг анхааруулж байна. Хэрвээ хийх гэж байгаа бол заавал дээж шүүлтүүрээр шүүх хэрэгтэй. Та бүхнийг guard column буюу хамгаалагч багны тухай мэддэг гэж бодож байна. Inline фильтрийн тухай ярив. Inline фильтрийг ихэвчлэн багны урд талд юм уу хамгаалагч багны өмнө суулгаж өгсөн байдаг. Манайхаас олон янзын inline фильтрийг санал болгодог бөгөөд одоо миний ярих гэж байгаа жишээ бол 0.2 микрон багнан дээр ашигладаг. 600 бар даралтны үед 2 микрон фритийг ашигладаг бол 1200 барын үед 3 микрон фриттэй байна. Гол санаа нь багныг бөглөрхөөс сэргийлэхийн тулд уусмалдах жижиг хэсгүүдийг шүүж барьж авах зорилготой. Ер нь инлет фильтр болон багныг солихоос фрицийг сольсон нь хамаагүй. Бүр хамаагүй хямдхан бөгөөд шингэний хроматографийн системийн арчилгаа үйлчилгээний нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгаалагч багны тухайд авч үзвэл гол багнаа бохирдуулагч бодисоос хамгаалах үүрэгтэй бөгөөд хамгаалагч багны хөдөлгөөнгүй фазтай уусмалд байгаа нэгдлүүд холбогдож үлднэ гэсэн үг. Ингэснээр гол багны насжилтын хугацааг уртасгах бөгөөд хамгаалагч багныг солих нь үнийн хувьд аналитик багнаас хямд байдаг. Тийм учраас үүнийг бас санаж бодолцож байх нь зүгээр. За одоо салгалтыг хийхэд хамгийн сайн тохирох багныг яаж сонгох талаар ярилцахыг хүсэж байна. Багны талаар ярилцаж байгаа тохиолдолд pH нь бага байх, их байх, энэ нөхцөлд багны ажиллах чадвар тогтвортой байж чадах хэсэг. Энд ямар нэгэн химийн хоёр дахь харилцан үйлчлэл буюу урвлууд явагдах хэсэг. Үүнээс болж баригдах хугацаа нь өөрчлөгдөж болох гэх мэт олон асуудлуудыг авч үзэх хэрэгтэй болдгоо. pH-с яриагаа эхлэх нь ер нь хамгийн зөв юм. Өөрөөр хэлбэл таны сонгож авсан баганчин тухайн ажиллаж байгаа орчны буюу дээжний химийн орчны нөхцөлд тогтвортой байж чадах нь их чухал. Тийм учраас орчны pH-ний талаар мэддэг байх хэрэгтэй. Олон төрлийн багнууд байдаг бөгөөд stable bond column нь хамгийн бага буюу pH-ийн хэмжээ 1-2 байхад хамгийн тохиромжтой сонголт болдог. Дараагийн дэлгэцэн дээр pH-ийн хэмжээ бага байхад ямар процесс болдог талаар тайлбарлах болно. Хэрвээ pH-ийн хэмжээнд дунд түвшнийх байвал Proshal ES баг нь эсвэл Eclipse Plus багнууд тохиромжтой бөгөөд нэлээд өргөн хүрээг хамардаг. Inkept багнууд нь саармаг буюу pH-ийн хэмжээнд 7 орчим байхад харин pH-ийн хэмжээнд түүнээс их болоод ирвэл өөрөөр хэлбэл суурлаг орчинд HPH баг нь тохирно. Энэхүү багныг өндөр pH-ийн орчин тогтвортой байх зорилгоор тусгай аргаар зохион бүтээгдсэн гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Дараагийн хоёр дэлгэцэнд pH-ийн орчноос хамааран яагаад багнуудын сонголтыг зөв хийх ёстой талаар тайлбарлах болно. pH-ийн бага орчинд буюу pH 3-аас бага орчинд ажиллаж байна гэдэг нь багнанд байрлах холбоот нэгдлүүд гидролизэд орж байна гэсэн үг. Та бүхэн энэ процессыг дэлгэцээр харж байна. Химийн холбоо нь тасарч, ус төрөгчийн автоматар солигдож, селексоны холбоот нэгдэл тасарч байна. Үүнээс болж баригдах хугацаанд өөрчлөлт орох бөгөөд
Яг ийм pH нь 2 байх хүчлэг орчинд ажиллаж байгаа тохиолдолд хроматограф дээр гарч ирэх нэгдлүүдийн баригдах хугацаа нь багассан байна. Өөрөөр хэлбэл эндээс багны орчинд ямар нэг юм болоод байгааг амархаа мэдэж болно. Энэ жишээн дээр pH өндөр байх орчинд тогтвортой байж чадхаар бүтээгдсэн химийн холбоосыг харж байна. Энэ багнуудын хувьд тусгай нэмэлтээр гидролизийн урвалд ордоггүй бүлгүүдийг нэмж өгсөн байдаг учраас холбоосыг таслах боломжгүй болдог. Тэгэхээр маш бага pH-ийн орчинд ажиллаж байгаа тохиолдолд том асуудал үүсэх боломжтой гэдгийг анхаарч байгаарай. Мөн pH-ийн орчин дундаж төвшөнд байхдаж гэсэн бас асуудал үүсэх боломжтой. Захиурийн хувьд pH-ийн орчин нэмэгдэх тусам уусах гээд байдаг. Тийм учраас тусгай урвалыг нэмж өгснөөр захиурыг хамгаалах боломжтой. Гэхдээ цаг хугацааны явцад аажмаар уусалт явагдаж магадгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Ер нь pH орчин 6-7-оос дээш болоод ирэхэд захиур уусч эхэлдэг. Тийм учраас та бүхний ажиллаж байгаа уусмлын pH-ийн орчин энэ төвшөнд байвал багны захиур уусч байгаа эсэхэд санаа тавих хэрэгтэй шүү. Таны хувьд аль болох хурдан багжаараа шинжилгээгээ явуулчихад дараа нь шууд органик болон усан органик уусмлын орчинд багныг байлгаарай. Буфергүйгээр шүү.